Тэгээ би эхлэхээс өмнө яхаа өөрийнхөө сэтлийг ингээд дотроо яа ингээд чагнаас суулаа л да. Тэгээ чагнаас суусан чинь үнэхээр надад нэг Монголд очиод энэ тэнд үйлчилгээ аваад энэ тэнд ингээл нэг удирдлагуудтай яриад сэтгэл засалч ингээл хүнтэй ярихад нэх гоё. Нэг арай ууж амсгаатай, арай төлөв төвшин орж ирэхээс ахуулаад гарах хүртэл нэг юм промод мэдрэг хандаал тий. Би хаана байгааг анзаараад тэр хүн өөрөө хаана байгааг анзаараад арай нэг байгалийн ирээдүйнтэй ойрхон арай нэг хүнлэг юм да цааталтай хүнлэг байхгүй тий. Хүнд ээлтэй юм үйлчилгээг үзүүлдэг хүмүүс олшоорсоо. Юуг засаад хайчи. Чи эн чин болохгүй байна. Эний чи засчи. Мессасэлч чиг хандаад байдаг тий. Тэрэндээ энд өвдчлээ гэхээр за эний чи энэ засал хийгээд ингээд болно гэж. Цаа талын уян санаа сэтгэл хөдлөл бие мэдрэмжтэй ажиллахгүй тий. Тэгээ таад одоо нэг ойлгоод ах шиг байлаа шүү дээ. Сүүлийн үед хүмүүсээс сонсоод байхад хагалуулаад болчихно гэж бодоод байсан чи худлаа гэдэг. Хагалуулаад нэмэр байсан юм. Дахиад гараад ирсэн. Хагалуулаад сонсголоо засчих гэдгсэн чи хагалуулсан сонсгол засагдаагүй. Тэр одоо ерөөсөө мэдрэлийн тогтолцоо энэ өөртөөгөө л ажиллах юм байна гэдгийг ухаарчлаа гэж нэлээд хүмүүсээ сонсогдсон байхгүй. Тэр та бас ойлгоод ирсэн баг тий. Ер нь хүнийг засаад хайчи залруулаад хайчи энийг дастаад хайчи гэдэг юм ерөөсөө энэ нэг тийм дахин травма үүсгэждэг. Тэгээ хүний гацаанд оруулцдаг л зүйл л дээ. Тэгэхээр би нэг юм тэр нэг засчи залруулчи энийг ногтлчи гэдэг нэг тийм хүний ээдрэл ээдрээд сэтгэл зүйтэй ажиллаж яж нэг тийм хамаа намаагүй ханддаг энэ хандлагыг л нэг өөрчилчмөр аа. Миний хүсэл бол тэр байна. Яг би бүх хүний хандлагыг өөрчилж чадахгүй. Тэгтээ яг нэг нийгэмд за энэ буруу шүү. За энэ ер нь хүний гэмтээгээд шүү миний хандлага гэд нэг дон гэ дохоо авчаад за өөр энийг хүн гэмтээчихгүй тул нэмээд гэмтээчихгүй тул юу өөрөөр хийж болох уу гэд нэг юм суралцаж эхлэх хандлага нэг үүсч ийсэл гэж бодоод байгаа. Тэгсээс би сүнслэг багш юм аа, би үзмэрч юм аа, би сэтгэл засал, сэтгэл зүйч юм аа, би ховсч юм аа гингүүтэл аваач дуудаж оруулж тус тас гэх яасан мэддэхгүй гаргаад шидчихтэй. Тийм амаргүй юм л да. Манайхаа яг хүний төвшөнд уулзчмаар байгаа байхгүй.